За сайн байна уу? Намайг Ганбаалар гэдэг. Би 11 дугаар сургуулийн 10 байнгын суралцдаг. За шүүдрэг охтын төвийн үйл ажиллагааны хэвдэх юм бол охтод зориулсан нөхөр чухим болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг өгдөг. За охтын хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааны хэвдэх гэх юм бол охтод зориулсан оюуны болон хүү хөний хөгжлийн талаар ганцаарч авсан болон бүлгээр одоо мэдээлэл зөвлөгөө өгдөг. За шаардлагатай тохиолдол гэх юм бол цагдаагийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагатай зуушлах үйлчлэгийг үзүүлдэг юм аа. Эрдэнэтийн Сор оптимист клуб нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага нь Орхон аймгийн Боловсрол соёл урлагийн газартай хамтран дунд болон өсвөр насны охтодод тулгардаг асуудал бэрхшээлүүд тэдгээрийг шийдвэрлэх арга зам гарцыг тодорхойлох зорилгоор ерхий боловсролын сургуулийн сурагчдын дунд охид бид юу хүсдэг вэ? Илтгэлийн уралдааныг 2016 онд зохион байгуулсан. Уг илтгэлийн уралдаанаас гарсан саналын дагуу шүүдрэг охтын төвийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр аль бие осоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өсвөр насныхан бол хүн амын чухал бүлэг бөгөөд тэднийг онцгойлон анхаарах ёстой. Өсвөр наснд бусадтай ялангуяа өөрсдийн үе тэнгийнхэнтэй тогтоосон нийгмийн харилцааг өргөдгөх, үерхэх, нөхөрлөх, дурлах, нийгэмд хувь нэмэр оруулах, өөрийгөө тодорхойлох, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, алдартай хүмүүстэй өөрийгөө жиших гэх мэтээр нийгэм бие сэтгэхүйн онцлогууд хөгжих чухал үе байдаг. Шүүдрэг охтын төвөөс тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаа, үе тэнгийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр, өсвөр насны онцлог сэдвээр зохион байгуулагдсан. Мөн нөхөн үржихийн зөвлөгөө мэдээллийн чиглэлээр 2017-оос 2022 оны хичээлийн жил нийтдээ 6 удаагийн сургалт зохион байгуулж 68 сургагч багш бэлтгэгдсэн. Сайн байцгаана уу, намайг Янамзал гэдэг Дөвдгөө сургуулийн 11 Б ангийн суралцдаг. Нөхөн үржих эрүүл мэндийн боловсрол олох үе тэнгийн багш энэ сургалтанд сууснараа би яг илүү одоо бэлгийн замаар дэмжих халдвар болоод ингээд дох өвчин яг эрүүл мэндийг яг зөв дадлалд суралцах, яг бид яг цаашаага юу гэлөө суралцах ёстой, үе тэнгийнхаа хүүхдүүдэд яг ямар хөө боловсролыг ингээд илүү түгээх ёстойг ингээд илүү мэдээж авсан. Мөн дээрээс нь ингээд суралцсанараа яг үе тэнгийн хүүхдүүд нь яг өөрсдийнхөө насны хүүхдүүдэд ингээд мэдлэгээ хуваалцсанаар илүү нөгөө нэг нээлттэй боловсролоо ингээд яг хуваалцаж ингээд үр дүнтэйгээр яг авч болох юм байна гэдгийг мэдсэн байгаа. Шаардлагатай байгууллагад холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэл зүйн ганцаарчлан зөвлөгөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөгөөнд холбон зуучилдаг. Манлайлал хөгжлийг дэмжих үйл ажиллагаа. Охидын манлайлал лекц сургалт, охидын клубын бүлгээр ажиллах, 2018 онд оюунлаг охид, 2019 онд гэрэлт ирээдүй охидын чуулган, 2018-аас 2022 онд олон улсын охидын өдөр, спортын баг наадмыг 2019-аас 2021 онуудад зохион байгуулжээ. Бас сургуулийн 11 Б ангийн сурагч Цэцгээ охтын бүлгийн ахлагч Анужин байна. За би шүүдрэг төвд гишүүнчлэлтэй болоод 2 сар гаруй болж байгаа. За төвд явснаас хойш миний өөрийн хувьд гарсан өөрчлөлтүүд гэх юм бол за өмнө нь би илүү хаалттай, бүрэг ичимхий хөвгт байсан бол илүү нээлттэй тийм би биш бид гэсэн сэтгэлгээтэй болж чадсан. Мөн өмнө мэддэггүй байсан маш олон өөрийнхөө биеийн тухай, мөн хөөрч эрүүл мэнд тэгээд сэтгэл зүйн талаар маш их мэдээлэлтэй болсон. За манай багш нар үнэхээр сайн яагаад гэвэл та ингээ хүүхд болгонтой тулж ажилладаг. Одоо энэ хичээлийг ойлгож ийн юм нөхөө ойлгоогүй юу гэж заавал тэгэж гоё. Нэг нэгнтэй тулж хардаг болохоор маш их таалагддаг. За нөхөр бид саяхан 2022 онд болсон нөхөрч эрүүл мэндийн сургууль багшаар төгссөн. За энэ сургалтанд сууснараа би илүү их мэдээлэлтэй болоо зогсохгүй, маш их найзуутай болсон. Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд, амьдрах ухааны сургалт, мэрэгжил сонголт, цаг төлөвлөлт ба төлөвлөгөө, оролцоод хөгжих хөтөлбөрийн хүрээнд харилцааны ур чадвар, хорт зуршил, охидын гол сайхны зөвлөгөө, эрүүл хооллолт, тасгал, хөдөлгөөн. Сайн байцгаана уу? Намайг Боён Тутах гэдэг 3 дахь сургуулийн 11 Б ангийн сурагч. Би анх 2022 оны 12 сард нөхөн үржихийн эрүүл мэндийн сурагч багш гэсэн төгссөн. Үүнээс хойш 3 үйл ажиллагаанд шүүдрэг охтын төвтэй хамтран үйл ажиллагаа явуулсан байгаа. Үйл ажиллагаа явуулахдаа яг ахлах, чиглүүлэгч гэсэн талаар тэлхүү явуулсан байгаа. Ахлахынх нь болохоор давуу тал нь юу юм бэ гэхээр бусдад багаар ажиллах чадвар илүү их хөгждөг, бусдад багтайгаа илүү их сайн ойлголцдог. Энэ талаараа маш их давуу талтай. Чиглүүлэгчийн давуу тал нь юу юм бэ гэхээр өөрийнхөө ярих чадвар нь илүү их сайн хөгждөг, олон нийтийн өмнө гарах чадвар нь бас арай их хөгждөг, бусдад арай нээлттэй харьцдаг болдог байгаа.
Мөн 2019 оноос эцэг эхчүүдэд зориулсан үйл ажиллагаа сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. За өнгөрсөн хугацаанд төрөмжийн 16 сургууль, хувийн хөгжлийн 2 сургууль, нийтдээ 18 сургуульд охидын зөвлөл байгуулагдсан. 6 жилийн хугацаанд 9500 орчим охид төвийн үйл ажиллагаанд хамрагдсан байна.